Инфляцийн жилийн дундаж түвшин 10.5% гарсан байна. Инфляц өмнөх сарынхаас 1.3% өсөхөд хүнсний бараа, ундаа өсний бүлгийн дүн 2.1%, хувцас бүс бараа, гутлын 2.2%, согтууруулахундаа тамхины бүлгийнх 2.1%-аар голлон нөлөөлжээ. Энэ нь өнгөрсөн оны 12 дугаар сард баяр ёслол ихтэй байсантай холбоотойгоор согтууруулах ундаа болон бусад төрлийн бүтээгдэхүүн эрэлт ихтэй байсантай холбоотой байна. Үүнээс улбалаад шинэ оны эхний сарын инфляцч өсөлттэй гарах төлөвтэй байна. Шинэ он гараад удаагүй байгаа дээр сар шинийн баяр болох гэж байгаа нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөх шалтгаан болж байгааг хэлж байна. Оны өмнө махны үн өссөн бол шинэ он гараад мөн л өссөн хэвээр байна. Ер нь бол бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт сар шинийн баярыг хүртэлх үргэлжлэх хандлагатай байгааг хэлж байна. Хэрэглээний үнийн улсын индексийн өөрчлөлт 2012 онд бол 14%-тай байсан. 13 оны хувьд бол 12.5 болж өмнөх оныхоос 2.5 пунктээр бол саарсан буюу буурсан үзүүлэлтээр энэ оны дүн гарч байна. 2012 онд 14% инфляцтай байхад хувцас гутлын үнийн өсөлт зөвхөн 10 орчим хувиар л нөлөө үзүүлж байсан байна. Гэтэл энэ оны хувьд жилийн эцэст 12.5% инфляцид бараг 4.1% нь импортын бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамаарсан ийм байна. Тэгэхээр 10% нөлөө 24% нөлөө хоёр бол яг импортын бараа бүтээгдэхүүний үн энэ нь цаанаа төгрөгийн гадаад валютуудтай харьцаж байгаа ханшны сулралаас болж ингэж нөлөөлж эдийн засгт ингэж нөлөөлж орж иж байгаа гэдгийг хэлмээр байна. Өнгөрсөн 2013 оны сүүлийн байдлаар инфляц өсгөл согтууруулах ундаа усны бүлгэн бүтээгдэхүүн голлон нөлөөлсөн. Тэгвэл энэ сард цагаан сар болох гэж байгаатай холбоотой мөн л хэрэглээ нэмэгдэх хандлагатай байгааг хэлж байна. Дээрээс нь бууз хэвийн бов гээд тавгийн эдэг бэлтгэдэг учраас мах, гурил, ногоо зэрэг өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөж өндөр байх төлөвтэй байгаа юм байна. Тухайлбал 1-р сарын 8-ны өдөр буюу өнгөрсөн 7 хоногийн байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 4.1%, өмнөх 7 хоногийнхоос 1.3%-аар өссөн үзүүлэлт гарчээ. Энэ мэтчлэнгээр өргөн хэрэглээний барааны үн өсөж байгаа нь инфляцид нөлөөлж байгаа юм. Мэдээлэл хүргэвдэрч Гампрунаар бэлтгэлээ.